Тэгээ нэлээд чухал ажлын хэсэг байна. Тэгээд унтны усны стандарт нийцж байгаа хэсэг аль шалгалтыг гэж үзэхэд Монгол улсын суурин төвлөрсөн газрын 51% нь унтны усны стандарт шаардлагыг хангахгүй гэсэн ийм дүгнэлт гарсан байдаг. Нөгөө талдаа бид нар байгаль орчны чиглэл дээр төсөв мөнгийг маш бага харуулсан байдлаар тавьдаг. Үүнээс холбоотой өнөөдөр усны хайгуул, ялангуяа унтны усны хайгуултай холбоотой асуудал бол баг хийхдэггүй байгаа гэж хэлэхэд болно. Бид нэр цаашдаа хэд хэдэн асуудлыг анхаармаар байна. Нэгдүгээрт энэ унтны усны хайгуултай холбоотой асуудлуудыг нэг мөр шийдвэрлэхгүй бол цаашдаа үүнээс улбаатай усны хомсдол үүсэх эрсдэл нөхцөл байдал нэгдүгээрт үүсэж байгаа. Хоёрдугаарт унтны усны нөөцийн газрыг тухайн аймаг орон нутаг хамгаалтанд авсан байдаг. Гэтэл тэнд нь сүүлийн үед барилга байшин барих, хөндөх ийм асуудлууд өндөгчж байгаа. Гуравдугаарт цэвдгийн бүсийг бид нар хайрлаж хамгаалахгүй бол 1976 оны үед Монгол улсын нийт газар нутгийн 63 орчим хувь нь цэвдэгтэй байсан. 2015 онд 29% болж буурсан. Өөрөөр хэлбэл бид нар 34% 40 жилийн дотор бараг алдцсан гэсэн үг. За одооны байгаа тооцоогоор хэрвээ энэ янзаараа явах юм бол 2050 он гэхэд Монгол улсын цэвдгийн хэмжээ 16% очно. Дахиад бид нар 13% алдчихж байгаа гэсэн. Энэ бол уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай. Би ягаад цэвдгийн асуудлыг хөндөж байгаа вэ гэхээр энэ хүссэн ч эсвэссэн ч устай холбогдож байгаа хэсэг. Хөрстэй холбогдож байгаа хэсэг. Тэгээ бид нар энэ усан дээр ерөөсөн анхаарахгүй яваад байгаа учраас энэ дээр бол хэд хэдэн ийм бодлогын хүрээний асуудлуудыг их зүү гаргаж тавиач гэж хүсэж байгаа. Манай усны агентлаг байгаа. Усны агентлаг бол би одоо авилгатай тэмцэх газар төвтөл тодорхой материалуудыг гаргаж өгч ирсэн. Усны агентлаг нь өөрөө усныхаа эсрэг бараг шахуу болцсон байсан. Нэг өгүүлэгт. Бид нар энэ усны агентлагийг мэргэжлийнхэн дагуу зөв ажиллуулж зөв зохион байгуулалтаа хийхгүй бол болохгүй байна. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам 330 сум 333 хөв цөөрөмжлөлөнийг үйл ажиллагааг явуулж байгаа. Бид нар сум болгонд нэг хөв цөөрөм байх ёстой гэж харж байгаа. Энэ ажил бол зөв ажил. Энэ ажлыг бид нар хөрөнгө санхүү төсвөөр дэмжих ёстой. За дээрэс нь бол зөв эрх зүйн орчныхон зохицуултыг хийж өгөхгүй бол байгаль орчны 33 одоо багц хуулиуд дээр 1 минут юм авч. Батэрдэн гишүүн 1 минут. Батэрдэн гишүүн 1 минут. Батэрдэн гишүүн 1 минут. Байгаль орчны багц хууль буюу 33 хуулийн дүн шинжилгээгээд үзэхэд 335 орчим хийдэл зөрчил давхартлал илэрсэн. За бид нар энэтэй холбоотой асуудлаа нэг мөр бас шийдвэрлэхгүй бол унтны устай холбоотой асуудал дээр бол бас асуудал үүснэ. Энэ бол бас нэг мөр шийдвэрлэгдэж явж чадахгүй байгаа гэдгийг бас би хэлье. Тэгээ энэ унтны устай холбоотой асуудал дээр бид нар онцгойлон анхаарч 2026 оны усын төсвөөс ахуулаад одооноос бид нар анхаарахгүй бол үе үеийн одоо сайд нартай холбоотой, за тэгээд дээрэс нь тухайн бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой, устай холбоотой ийм асуудлууд бол хөндөгддөг юм аа. Тэгээд энэ дээр бол бас яг энэ унтны ус ариун цэврийн байгууламжаар хангах эрхийн хэрэгжилттэй танилцаад ажил санал дүгнэлт гаргаад эргэцэн орчныг боловсронгуй болгох, боловсруулах, танилцуулах өргөхийн ажлын хэсэг явж байгаа учраас бас албан ёсоор энэ дээр хэлж үлдээж байгаа маа. Асуулт алгаа дэмжиж баярлалаа. Бачаргад гишүүн асуулт асууя. Хэдхэн зүйл байна. Нэгдүгээрт энэ усны хайгуул